За 9 подкастын Валентины дугаар. За мөн 3 дахь дугаар шүү манайхаа. Тэгээд за найз маань ирсэн байна. Тэгээ өнөөдөр амар гоё. Яагаад ч бид нар хоёлаа сингл болохоор амар гоё Валентины өдрөөр бүр час исэн халаалуу яриа өрнүүлэхээр ирлээ. За баярлалаа. За өрсөнд баярлалаа. За. Ямар гоё юм ийдэг болсон. За ажил нь давгүй. Давгүй. Тавлаг. Ажлаас их юм алга та. Аха. Сүүлийн үед ер нь жоохон маркетингийн чиглэлээр ажиллаад байна. Тэ маркетингаа игээл өөрийнхөө юмыг игээл тэгэл хослуулаад явж байна та. Аха. За хоёул энэс эхлэе ярил л да. Нэг франк бичлэгүүд амар их явж байна те. Тэ. За тэр тлийг санаануудыг хаанаас гарч ийн, хинээс гарч ийн, эвлүүлэг монтаж бүх зохиолыг өөрөө хийж байна. Тийш тэ. Тэгэл өөрөө бодоол. Би ч өөрөө нөгөө нэг өмнө контент хийдэг байсан. Тэгэл ихэнх бичлэгээ өөрөө монтажлцдаг байсан учраас ер нь бол утасны бол супер дупер. Капкатыг бол хашаана. Утсан дээр шууд монтаж байгээл. Аха. Тэгээ сүүлийн үед бол компьютер дээр монтаж хийдэг болсон л та. Аха. За юу нэг Pro Center нэг юу лээ? Hybrid Center. За ер нь бол хамгийн дээд үзэлт нь хэд вэ? Танах. Тэгвэл нэг 2-3 сая л байна. 2-3 сая үзэлттэй. 6 цагийн дотор 2 сая үзэлт авсан шүү дээ манай нэг бичлэг. Тэ нэг тэр нэг франк хийгээд байгаа залуу шүү дээ. Юу найз нь дүү нүү ах. Манай дүү. Одоо франк нь үргэлжлээ явж байгаа. Тэгээ ерөнхийдөө франк одоо баг нөгөө ихэнх хүмүүс нь таньдаг болчиход шүү дээ. Тэгэл оронгууд чи яаж нээж ийн те франк хийх чинь яах чинь. Биш яг хийлгэхгүй. Тэгээд одоо нөгөө зүгээр өөрчлүүлж байгаа хүмүүс нь мэддэг болсон нөө. Танаа бичлэгийг үзээд ирлээ гэдэг ер нь ихэнх хүмүүс нь тэгж ирдэг болохоор франк хийх ямар ч нөхцөл байхгүй. Тэгээ ерөнхийдөө хийхгүй л байна. За мөнгөртэй тэгвэл маркетинг талаар нэг жоох юм ярья. Яг уу яг нөгөө нэг тэр франк бичлэг хийснээс хойш компанид чи хэр их нөлөөлөв? Борлуулалтын хувьд те. За нөлөөлсөн байх гэж боддог шүү дээ. Бичлэг үзээд ирлээ. Тийм үзээд ирлээ гэхийг бодоход бол нэлээд нөлөөсөн байх л гэж боддог. Нөлөөтэй л байгаа л те сошиал дээр гараад ирж байгаа одоо байгуулагч. Тэгэл хүн болгон сонирх шүү дээ. За мөнхөр одоо яг юу хийж байна? За ч их юм хийдэг шүү дээ. Чисто яг завгүй л амар завгүй л яваад байна тий. Тэр талаараа ярил л да. Яг юу гэдэг ямар ажлууд амжуулаа яваад байна. За одоогор бол яг төвлөрсөн ажил гэвэл яг нэг Hybrid Center дээр ерөнхийдөө маркетинг дээр нь бацаал байж байгаа. Манай ах ихч хоёрын компани бүтэн цагийн ажил гэвэл тийм байна. Тий. Тэгээ хажуугаар нь өөрийнхөө reel mail-ийг нөгөө нэг сайн үлсэн аян маян тий. Энд тиймд өөрийнхөө контентыг нэг алдчихгүйхэн шиг тэгэл хийгээл явд. Тэгэл дан ганц ингээл сошиал юм ийгээл бас хэцүү шүү дээ. Тэгээ хажуугаар нь ажил төрөлийн мөнгө төгрөг олно энэ дээр гэл явчлаа энэ да. Фитнес хийгээд байгаа. Фитнес алдахгүй байгаа. Тэгээ фитнес хийх баг 6-7 сар болчихлоо шүү дээ. Тийм үү. Яагаад тэгэхээр мангар бүдүүн байна. Фитнест яваад. Яг одоо ингээл өөрийнхөө контентыг ингээл үзэнгүүт нэг юм. Нэг л юм бүдүүн хацар нэг юм. Тэгээ яг тэрийг хараад за би туранхаа байх хэрэгтэй байна. Фото кичээний юу илээ? Фото кинечний байх. Фото кинечний яа. Фото кинечний байхыг зорж одоо 6 талаасаар бэлтгэл хийхгүй хайцаа одоогоо ингээд нэлээд турсан байна уу? Анзаарч байна. Гэхдээ нэг амар анзаардахгүй байна. Ер нь бол яг нэг сүүл дуулцаад яг юм хэлсэн. Тэгээд яг бимээ хаа болсон гоё лээ. За тэгээд яг мөнхөөрөө өнөөдөр амар гоё. За хоёул зүгээр чөлөөтэй ярилцъя гэж байгаа шүү дээ. Өнөөдөр ингээд Валентины өдөр шүү дээ. За тийм болохоор нэг гэгээ хайрын өдөр гэдэг шигтэй. За нэг гоё хайрын төв мөхөөс аваалцвал. Хамаагүй жоохон байсан ч хамаагүй те. Одоо хайрын төв байхгүй шүү дээ. Хайрын төв юусоо байхгүй. Яг нэг хэсэг нэг сенсац болоодсан нэг юм байгаа шүү дээ. Тэр бол түүх бах те. Тийм тэр яг яагаад юунаас л болчих вэ? Одоо яг хоёул ингээд яг үеийн залууч шүү дээ. Тэнгүүд ингээд үзэж байгаа маш олон бас бидний үеийн залуучууд байгаа. Яг яг ингээд залуу хүмүүс ингээд хамт амьдраад эхлэхээр яг юу нь болдог, юу нь болдгоо яг эсвэл яг тэрэн дээр алддаг, тэрэн дээр бас ондог гэдэг ч юм уу те. Яг нэг гэрт ороод ирэхээр бас юунаас болоо салаад байдیں۔ Чиний бодлоо шүү дээ. Хоёул би минийхээ өөрийнхөө өнцгөөслээ. Юун дээрээ илүү ингэж хоёул ажиллавал юун зүгээр байдیں۔ Гэдэг ч юм уу. Энэ талаараа бас өөрийнхөө бодлоо баг зэрэг хуваалцаж. Тэгвэл би ч анх удаага л тусдаа амьдарч үтсэн юм шүү дээ.
Яг тэгэл ойлголцол хэрэгтэй юм шиг санагдсан шүү дээ хосуудад ер нь. Тэгээ итгэлцэл ойлголцол хоёр багт л тэгээ ерөөхдөө хосын харилцаа бас удаан үргэлжлэх нягууртай юм шиг санагдсан л да. Их юм ойлгосон. Яг тэр зүйл дээр бол баярлаж явдсан шүү дээ. Яг амар ингээд лавла стамстаг гэдэг энэ тэнд бол мэн тэгж мэгж гомдож явдггүй. Харин ч яг эсэргээр нэг миний ойлгоогүй юмнуудыг ингээд тэр амьдрал ингээд манд чи ингээд ойлгуулсан. За бас нэг ийм амьдрал байд юм байна гэдэг зүйлийг ойлгоод авчгаар ингээд цаашийн одоо ингээд үерхэл юу байдیں۔ Тэ харилцаа бүр улам ийм одоо юу гэмэр чинь тэ туршлагатай болж эхэлж байна гэх юм уу. Тэгэхээр яг тэр яг тухайн үеийн тэр юмд бол маань бол баярлж талархаж явдаг. Тийм ерөөсөө тийм нэг юм үзэн ядсан атаарах одоо юу байдیں۔ Тэ нэг хүмүүс чинь салчгаараа нэг гэл нэг муулаад яваад байдэн шүү дээ. Би бол эсэргээрээ сайн сайхныг хүсээл баярлал талархаал явдаг та. Бас ингээ яг би бас тэгж бодсон л та хүүхдтэй байсан тий. Тий хүүхд. Тэгээд энэ хүүхдтэй сингл мамууд бас арай өөр болчихдог тий. Нэг амьдралыг харах үнцгэн ч юм уу тий. Өөр. Тийм тэнгууд нэг чамд ингээд юм ярьж байгаа гэсэн нэг ээж чинь чим шиг ихч чинь чим шиг байсан уу? Ер нь бол гайгүй штэ. Ер нь бол тий гонтой хүн тий. Мундаг хүн тий. Тэгээл болоо. Тий яг үзэж байгаа үзэгч маань бас тий. Одоо сонсчвол яг нэг тухайн үед би амар хейтэйг эзэж нэг чиний зүг миний зүг тий. За одоо би өстө баримттай яриг тий. Гэтэ яг одоо бол ингээд ямарч мөнхөр маань бол ямарч баярлаж явд юм бэ шүү. Тэгээд тий. Тэгээд ямарч амар олон юм зааж өгсөн юм байна. Олон юм сургалт хийсэн юм байна. Одоо тэр сошиалын хейтүүд хүртэл надад амар гоё сайнаар нөлөөлсөн гэх юм. Биш хейт одоо хейт гэж ярьж байгаа. Одоо ингээд маний ингээл хідэн дугаар маар бичэн штэ. Тэнгүүд одоо ингээ яг манай 3 дахь дугаарыг альбаасаар гарч байна. Тэнгүүд ингээд хейтерсүүд амар ёо бүр амар зөө. Стар бүтэхгүй гээл те. За одоо яа надаас илүү ингээд одоо манай оролцож байгаа хүмүүсийг бүр амар хейтэд байхгүй юу. Одоо бол би бол алуулсан. Тий одоо жишээ нь сайн нэг манай дугаар нэг дөөлөм гэдэг охин биш. Дөөлөм орсон чил бүр дөөлмийг ёо. Өстө бүр зүгээр ингээ буушлаа, дивслээд бүр ингээд бүр орчлон дээр байхгүй болгоо гэж чанаа. Яг чам тийм хейтерсүүд хэр ирж байгаа. Юу н одоо бол гайгүй. Яг тухайн үед бол амар. Тухайн үед бол тэгэл хэцүү шттэ. Надтай харьцаж үзээгүй хүмүүс ер нь ихэнх нь те. Тэгээ би ерөнхийдөө намайг мэддэг хүмүүс намайг мэддэг байхад л хангалттай байхгүй. За тэр хүн намайг ингээ чи ийм тийм инээ тэрэ. Тэр хүн намайг мэдэхгүй шттэ яг үндэ. Яг ингээ хоёулын шиг нь харьцаж үзсэн нь үгүй. Тэгэхээр би яг тэрний хэлснээр яг тийм бол байна гэж байхгүй. Тэгэл мань бол нэг тоодгүй шттэ. Гэл бичин за би яг ингээл хейт орж ирсэн хүмүүсийн дээр левел нэг амьдэрж ийн гэдгийг л ойлгоход шүү дээ. Тэгэхээр яг одоо зүгээр нэг да гэж бичиж шүү дээ. Түнгүүт тоодгүй гэсэн үг. Тэг ер нь тоохгүй. Одоо тэрийг тосч авч хэрүүлээгээд юу ч өөрчлөгдөхгүй. Би болохоор бүр эсэргээр ингээд бүх юм ингээд тайлгаж өгöd идэх байхгүй. Нэг юм бичгүүд гүй юу штэ наа чи ингээд тэгдэг гэдэг. Тэгэхээр бас буруутчихад байгаа. Одоо яг энэ хар маст гэх юм уу. Чи шалчганаа чи үнийг сонсч чадахгүй бла бла. За дугаа юу. Тэ. Комент зүйлтэй уншихгүй. За би дугаа юу. Манай ойрын өмнө ч гэсэн зүгээр тэгээ хайчих. За. Тэгэл ерөнхийдөө тиймэрхүү юм тэгэл одоо бол зүгээр. Энийг л нэг гэл. Тоогод бол ямар ч нэмэрхүү. За мөнхөр яаж байна? Өнөөдөр ч бас Валентины өдөр юм чинь юу яаж байна? Найз хүмүүнтэй болж гин үү? Гэр бүлтэй болж гин үү? Харьцаж байгаа хүмүүс байна. Одоо хойлоо сая ярил л. Тий. Би найз юу гэдэг байна яг. Ер нь тийм байгаа охин хэд байна? Нэг юм үерхэл одоо эмхтэй хүн хайхаа болчдөг юм байна. Өмнөх амьдралаас ч гэх юм уу. Одоо хүмүүс яриад байдаг трама гэж яриад байдаг шүү дээ. Нэг амар яарахгүй л. Юусэн яа. Тий нэг одоо нэг 30 настай л одоо
ерөнхийдөө өөрийгөө олно гэдэг нь шүү дээ яг тий. За одоо би эхнэрээ авахд болсон тий. Тэр үедээ маань яг ингэж авъя гэж боддог байхгүй. Ерөөсөө ер нь яардаггүй. Тэр яг болох цагтаа ингээл болох цагтаа л болно. Тэгэхээр маань бол нэг яардаг юм. Гэхдээ маргааш ч хамаагүй зүгээр ихнэртэй болж магадгүй шүү дээ. Тийм магадгүй болох цагтаа байхгүй тий. Тэр болтол нь маань яг ингээ өөрийгөө хөгжүүлээд гэр бүлээ авч явах хэмжээний бас нэг юм чадвартай болсон хойноо ингээ ихнэр аваад хүүхэдтэй болоод ингэж амьдрэх гэж боддог. Тэгээ мөнхээр нэг ийм судалгаа байт юм лээ. Яг одоо ингээд яг бидний үеийн залуучдын баг гэр бүл болоод баг 60-аас 70% баг буцаага салж байгаа. Тэрэн дундаа ингээ хүүхэдтэй амар олон хүмүүс байгаа. Тэгээ сингл маамууд маш их үлдчихэж байгаа. Энэ яг яг одоо бидний үеийнхэн гэж байгаа шүү. Тийм болохоор яг чиний эргэн тойронд тиймэрхүү кейс байна уу ер нь? Чиний найз нөхдөд ч юм уу чиний хүрээлэлд. Тэгэхгүй би ч яг тиймэрхүү асуудалд нэх орооцолт бол. Гэхдээ яг зүгээр чиний бодлоор энэ яг юунаас болоод байна? Тэгэл болохгүй юм байл үү. Тийм яг би бол ингэж бодож байгаа юм байна. Одоо нөгөө нэг яагаад ингэ салаад байна гэхээр одоо чиний нөгөө нэг би өмнө нь 30 хүрээд хүнтэй суuna гэж ярьж шүү дээ. 30 мөч хүртлээр би үл яахгүй. Тэгээ маргааш магадгүй байж магадгүй гэж байна те. Би болохоор ингэж бодож байгаа. Хүмүүс нөгөө нэг үзэх ёстой юм үзчихэд хүнтэй суухгүйгээр амар ирт ингээд бам хүүхд мөгттэй болчихдаг те. Тэнгүүд нөгөө нэг хүүхдтэй бол амар хариуцлага авсны дараа нөгөө найз нөхд нь гарыг оръё те. Нээдрээ ихээр нөгөө нэг тэрнлүүгээ ингээд гэдэг ч юм уу те. Найзтайгаа нэг гараа тоглочмаар гэдэг. Найзтайгаа гараа шоудчмаар гэдэг те. Найзтайгаа нэг амралтанд явчмаар гэдэг те. Тэрнээс л би амар салт юм уу гэж бодож байгаа юм бол. Яг манай үеийн залуучсан сонсч ивэл бас яг нэг хэрвээ гэр бүл зохиогч байгаа л те. Өөрийгөө төлөвшүүлчээд тэгээд нэг бас үзэх хэвээр үзчихэд гэр бүл болсон дээр баг. Энэ бол зүгээр миний бодол шүү. Тэ. Чиний хувьд бас тиймэрхүү бодол байна уу? Миний эргэн тойронд бүр дүүрэн тийм кейс байна. Төлөвлөгөө байхгүй байна л да тий. Яг юм сэтгэл хөдлөлөөрөө хоорондоо авчраал тэнгүүтээ газ одоо тэр хүүхэдтэй болно гэдгээ ч төлөвлөөгүй явж байгаа шүү дээ тэр чинь. Инглээ хоорондоо унтаж ивтлээ нэг мэтгэж ирэмсэн болцсон байна гэх одоо тэгээд аав ээжтэй илэхгүй томрууллаа. За илгэн нийлээ. За одоо өнгөрсөн төрүүлгээд одоо нэг иймэрхүү мөч зөндөө байгаад. Төлөвлөгөөгүй. Тэгээ за гаргаад ирлээ хүүхдээ инглээ. Гэтэ яг сайн төлөвлөөгүй амьдралаас гэхдээ ингээд одоо хүртэл ингээд амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа хэл та тий. Тэн дээр болохоор яг нэг төлөвшөөгүй гэдэг чинь л дээ. Залуучуудын одоо яг нэг бүксний хорхоо нарилаагүй гэдэг шиг тий. Жоохондоо ингэчдэг тэгэл гарч ормоор байдаг найзууд нь яадаг гарч арихтаар суудаг эхнэр хүүхдтэй анхаарал тавь түүгээс болж одоо тэр хоёр хоорондоо хагаралтал үүсээ тэгэл болчихоо штэ одоо тэгээс салж нэлт юм бол гэж бодож штэ. За мэдгүй байна өө тийм амьдралын ажууд байж үзээг болохоор тийм. Одоо бол мөнхөр юусе яахгүй юм байна тийм үү? Ярихгүй байна. Одоо ойрын зорилго байна. Ойрын зорилго уу. Тэгэл өөрийгөө л олох биш үү? Амжилтаасаа илүү ашиг орлоготой өөрийн гэсэн юм бүтээх зорилго байна да. Одоо яг бидний үеийн залуучууд бас ингээд зарим нь гэр бүлтэй болсон за зарим нь ингээд холин шиг явж байгаа тий. Хэр нь шоод чинь хэр нь гарч орж чинь. За миний хувьд бол ер нь бага штэ. Шоод. Нэг юм найзын төрсөн өдөр ч юм уу тий. Ер нь 3-4 жилийн өмнө бол хэсэг шоудж үзсэн тэгээд. Надад ерөөсөө тийм шоу моуны тайп нь таардаггүй гэх юм. Би ч өдөө тамиг татахгүй. Ууж идэхгүй. Тэгэл ингээ шинэ жил мэлтэй. Одоо хамтлагийн хэдэн жилийн аймаа гэл яг нэг тиймэрхүү юм үед л нэг ганц хоёр амсуул амсан тэгэл тэрнээс шил нэг хараагүй илүү нэг хардггүй штэ. Хардггүй үстэй манайхаа баар маар хилэлтэй. Гэхдээ ингээд нэг ийм бас хүмүүс байдаг цаа нэг уухгүй мөртлөө гоё ууж байгаа найзтайгаа цуггүй яваад идэг. Би бол тэгэж бас явдаг. Тэгж л явна сте. Тий. Клаб ер нь хэр орж байна? Клаб нэг ордгоо
Дамаалтчихсан. За өчтөр орсон. За яг өчтөр синглчүүдийн баяр байсан шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. 2 сарын 13 мэдэхгүй зүгээр синглчүүд нь өөрсөндөө баяр хийсэн юм шүү. За би ямарсан баяраа тэмдэглэсэн. Тэ. За клаб хийр вэ ер нь. Хөнгүү лээ. Хөнгөө нөө. Тэгээ би ч одоо юу вэ? Клабууд ч одоо ийм амар хөнгө болцсон юм байна. Өнөөдөр дөрөвт хүн байгаа. Угаасаа нэг шоуд. Тэгээд олон нийтийн газар мазар те ингээд бас нэг хил амнаас л дайчдаг болцсон юм байна. Энд тэнд очиод бас ингээд стас огтуш ажиллаж штэ. Гэхүй гэхээс ерөөхдөө имэдэг болцсон гэх юм. Олон нийтийн нөгөө нэг хил амнаас их айдаг болсон. Энд гэхдээ яг имийг шалтгаан зүгээр яг муу юм болов. Мэдхгүй байна. Яг гэхдээ яг зүгээр ингээд ягаад адилхан зүгээр бид нар ингээд гоё ууж гоё баймаар гоё баймаар байхгүй те. Тэнгүүд ингээд зүгээр ягаад ингээд сууж байгаа зураг дараалаа. Өө эн чинь өстой ингээд юм биш те гэл те. Одоо ингээд Burger King-д бургер идэж идэл ингээд яг хүүхдэлтэй тэгээд хажуунаас зураг дарш мараа л дээ. Тэгээд надаа бүр амар тохгүй те. Тэгээ очиод баг за ахын дэ ойлоо ер нь зургаад харуулж идөө гэж хэлдэг. Тэр нь баг гоё юм шиг ба. Тий. Тэгээ ингээд хажуунаас яг ингээд дараад ингээд дахиад бас тохгүй. Ямар сайнда төрсөн өдрөө урд хятадд тэмдэглэе гэж ярьж байгаа. Өөрөө баймаар юм шүү дээ. Тийм шүү. Одоо хятадд ч одоо хинч мэдхгүй одоо намайг хинч мэдхгүй би ч танихгүй тэр дунд чилж инхээс тэ өөрөө гоё байж чадах болов уу гэж бодоод. За бас яг ойлоо ярьсан нь бас манай подкастын ерөнхий ивент шиг Sweet Reasons компани компот байгаа. За Rice Cracker буюу Буданы жигмэг гэж ярьдэн шүү дээ. Тэгээ бас пампан чипс хамтран ажиллаж байгаа. За би ч одоо ямар ч нэг компотын задлаад амсуулчмаар байна. За би сонголоо. Тийм гүзээлсгэн байна. За тэр одоо чангаанз байна. За энийг үзлээ. Чангаанз. За окей. За би ч задлаад үгүй. Би бас нэг орж иж байгаа зочд болгонтой ингээд задлаад амсуулах байхгүй тий. Тэгэхээр ер нь манай аягтай компотыг бол монголчууд ер нь сайн мэднэ. Цагаан сараар эмээгийнх юм чангаанцтай юу ийдэг вэ? Юу юу шүү дээ тэр чинь. Юу лээ? Компот л юм уу да? Компот гэхээс л тэр чи юу 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 лээ? Юу гэдэг вэ тэр чи? Бараа шиг үү? Бараа шиг шээ. Ийм компот хийждэг. Тэгээд бараашгаа чийчдэг. Тэгээ хүүхдүүд нь энэ компотноос байгаа. Тэгээ би энэ яг чангаанзын хамгийн сүүлд үлдсэн юм хэвээр. Босч өгдөг тунаад үлдсэн юм. За. За баярлалаа. За тэгээ бидэнтэй хамтран ажиллаж байгаа Sweet Reasons компанид баярлалаа. Тэгээд ямар ч сан манай орж ирсэн зочид болгон компотын маань дуустал идэж байгаа шүү гэдэг. Тийм үү? Тэ. Сая өмнөхс дуугаа тавьчих шээ. Ер нь мөнхөр фитнесийгээд хаад жимс хэр идтiin. Сайн идэж тээ. Ер нь жимс чин амар аминд витамин. Одоо нөгөө нэг байгаль их ургуулайг бол бүгд хор гэдэг үл. Тэгэхээр тэр жимси чи ингээд модноос ургаад байгаль их ингээд ургуулчихад байгаа. Тэгэхээр тэр чинь хүний биед бол амар их аминд юм шиг. Компотон дээр бас нэмээд хэлэхэд нөгөө нэг сахартай, жимсний сахартай, тэгээд бас сахар орлуулагч байт юм л да. Тэгээд яг манай компотын хувьд бол ерөөсөө яг жимсний сахар шилдэг. Тэр жимсний сахар нь ямар ч тавь гэхээр одоо компотонд яг одоо энэ компотон дотор жимстэй байгаа шүү дээ. Одоо шилэн жимснүүд энэ. Тэнгүүд яг нөгөө нэг компотонд оролцох боломжгүй болсон жимснүүдээс гаргаж авдаг. Тийм жимснээс гаргаж авдаг сахар юм байна. Тэгэхээр яг баг чиний яг саяны ярьсантай адилхан. Тэг natural бүтээгдэхүүн гэж ойлгож байна шүү зэ. Ер нь бол нэмэгтээр сахар ороогүй. Сахар яг жимснээс гаргаж авдаг тэр сахараар нь хийсэн л гэсэн үг юм. За мөнхөр юу яаж гинэ? Киноны санал хэр ирж байна? Нэг эротик кино маань яваадсан үгүй юу? Тийм түрүү жилийн 6 сард орсон. Нэг эротик кинонд. Яагаад гэвэл яг 5 сарын оройн үеэнд би тэмцээнд орсон. Гой формтой, ямар ч өөхөхгүй. Улаанбаатартай авраг болсон байсан. Яг тэрийгээ би яг дэлгэцэн дүлдээх зорилгоор л тэр кинонд орсон гэх юм. Одоо тэгээд үзэж мүцэнгүүт миний бие амар гоё харагдах тэр киноноос. Яг одоо тэрэндээ байхгүй. Одоо байх би юу 6-7 сар бэлтгэл хийгээгүй. Гэтэ яг байх тэр үеэ яг өөрөө гоё хадгалж үлдэх гэж орсон гэсэн үг үү? Тийм. Тухайн үеэ гоё бас өөрийнхөө формыг гоё дэлгэцэн дээр ингээ үлдээсэн л гэдэг утгатай л да. Сая бас он гараад 1 сард бас нэг Алхачаавын чингүүн гэ найруулагчийн кинонд хүн алж тоглосон залуус гэдэг. Тийм бас явуулсан. Тийм. Тэр ямар хүн сэтгэвтэй ямар кино? Тэр ер нь энэ
триллер эротик хайрын гэх юм уу одоо нэг тиймэрхүү дунд нэг юм эротик хэсэг тэгээ юм хосууд те тэгснээр дунд дотор нь аллаг болж малдаг. Ер нь сонирхолтой. Яг одоо нэг фитнес хийдэг болсонтой холбогдуулан ер нь киноны саналууд ирж байна. Ер нь эротикоос амар их ирсэн шүү дээ. Тийм. Тэгээ би чинь яг тухайн үед л тийм юмд орохыг өөрөө хүсээд орсон. Тэгээд бусданд нь ер нь бол За одоо бас нэг хүн болго асуудаг зөө. Би ч бас нэг хэдин кино юм дуулсан хүн болгоно асуудаг. Би гэхдээ яг эротик киноны талаар мэдэхгүй байна. Яг ойлоо одоо яг дэлгэрэнгүй яриад өгч зөө. Үгүй. Тэгдэггүй шүү. За тэгдэггүйг нь мэдчихэж байгаа л да. Тэ яг яа тийм яг одоо ингээ яг 100 нүцгэлсэн байдаг шүү дээ. Тэгээ яг яаж зохицуулт хийтээ те эмгтэй нь яа эрэгтэй нь яа гэдэг ч юм уу. Бас амар хэцүү үстэй. Хүнээс асуугаад. Тэр чинь тэгээд шалдлахын хувьд шалдлан те. Яг 10 цэвэр мөр хангацсан байх хэвээр. Зориултын тийм наалт тох бүр ингээ битүү. Эрэгтэйг нь үү? Тийм ер нь хоёр л ингээ. Оо за. Тэнгүүд илүү дутуу юм нь бол харагдахаа байчна гэсэн. Аха. Тэгэл зурлаач уран чадвар. Тийм. Тэгэл ингээл хаагаал. Эмэгтэйгийнх нь бол хөөх бол гарна. Эрэгтэйгийн бүкс гарна гэж. Бүкс тийм. Тэгэж л авдаг. Аха. Гэтэ ер нь бол гэтэ эмэгтэйчүүд ер нь амар илүү тоглолт хийх юм байна лээ тэгэхээр. Тэгээ аль нь л айтайхан байхгүй бол тэгэл тэнэгч эротик кино ч тэгэл нэг гоо үзэмж хүн хараад эрэхтэй нэг ингээл дөмбийгээд ивэл ямар ч сонирхолгүй штэ эмэгтэй нь алаа л гэдэг. Тэр яг аль нь яг юм харилцсан гоё юм байж ижил гоё байд юм шиг санагдсан шүү. Чи та харамсдаг үстэй эротик кино үзсэн та. Тэрэндээ бол харамсдаг. Гоё юу. Би яг зүгээр яг өөрөө хүсэж орсон бол. За амар их хүн асуудаг шүү дээ. Хүн наа чи жинхнээс ийд юм. Тийм ээ гэж. зарим бүр хариулсан яа тийм үү гэд. Тэгдэг юм аа. Тэгээ заримд нь юу гэжтэй наалт наа штэ. Асуугаад хахаар тэгдэм аа тэгдэг ингээл дуусчих юм чи. За мөкө бас нэг юм байна. Манайг бас нэг яг орж ирсэн зочин болноос нэг асуулт гэдэг 3 асуулт байгаа. Тэр нь болохоор яг нэг яг хүн болгонд төр нэг логшиж авдаг юмыг хэлүүлэхий зорддог байхгүй юу гэхээр амьдралын туршны баярлаа гэж хэлмээр санагдсан ч юм уу те эсвэл үсэг хэлж чадаагүй эсвэл хэлэхэд оройтсан байж болно те тийм хүн байгаа юу эсвэл яг тэр боломжийг манайх солгож өгдөг яг тэр хүндлийг баярлаа гэж хэлчих юмсан эсвэл те тэгж чадаагүй шүү тэр нэг таарлах юм бол нэг тгийлж юмсан да гэсэн байгаа. Санаанд орж байгаа юм байна. Ээж байна. Ер нь манай ээж ч одоо яг ойлгодог. Одоо нэг эротик кино манайг за чи өөрөө яг миний юу хүсэж чинь яг тэрийг дэмждэг хүн байхгүй. Чи юу гэж бодож байна? Би яг ингэчтэй юм. Тэгээд өөрөө л мэд ингээд дандаа миний яг талд байдаг ээж бол. Юу ч хорд сагддаг. Тэр тулдаа л бас ингэж явж байгаа байж магадгүй л гэж. Тэгээ одоо ингээл бусад айлын хүмүүс чинь ингээл ингэчи юм. Солиороо чи станста гэл одоо нэг боловсрол сонгоход нь хүртэл нэг тэгдэн штэ гэрийнх нь. Тэг хуцаадаа чи цэрэг л болно гээл. Чи эмчлээ. Чи эмч болохгүй багшаа би жүжигчин болохгүй чи барилгын инженер болоод аав дээрээ ажил гээл тэр. Тийм биш. Би чинь цэргийн сургууль руу орох гэж үзсэн. Тэгдэг. Манайх гэрийнх нь чи битүү цагтаа зэрэг. Тэгэл би биш юм байна гээл. Хөрөвхөд тэгэл окей юу үсч чинь яг тэрийгэл яг тийм юм баг. Тэгэхээр бас ээжтэй баярлаа гэж хэлмээр байна. Тэр нь баярлаа гэж хэлжсэн ээжтэй. Ер нь яг хүн чинь төдийлэн хилдэг юм байл шүү дээ. Ээж мэжтэй хилдэг байхгүй. Хайртай шүүч гэж хэлэхгүй. Баярлаач гэж хэлэхгүй дээ яг нэг юм мөнх байх юм шиг. Одоо барыг харьцаж байгаа охиноосоо левел доор байлгаж байлах тий. Эхлээд хайртай охиндоо анхаарал тавьснаа ээжтэй барыг анхаарал тавьж байна. Тэгэхээр бас тийм байхыг амар боддیں۔ Тэгээд чаддаггүй шүү дээ. Ээжигээ хайрлахыг боддог юм нэ тэгээд чаддаггүй. Тэгээд байн хамт байдаггүй.
Тэгэхээр бас ээжтэй хайртай шүү. Тэгээд ээжийн бүх зүйл баярлж явдаг шүү. Тэгээд өдөө зэрэгтэй тийм. Одоо би ингээд бүрэн бүтэн байгаа нь надаа ерөөсөө ингээд болоо. Өөр юу ч үсэхгүй. Ээжтэй бол энийг л хэлье. За Монголын бүх ээжүүд нэрээ ёо бурхан шүү зүгээр. Хизээч өглөө гарахт нь чи нэг цаа угаа гарчаач гэж те. Бүх ээжүүд хэлдэг те. Тэгэхээр Монголын бүх ээжүүдэд баярлаа гэж яг энэ подкастаараа дамжуулаад хэлчихье. Тэ. За тэгээд хибрид центрих юмас ахагч хоёрт баярлаа гэж хэлмээр байна. Мань чи ер нь их ганцаардмал хүн л дээ. Ер нь ингээл одоо анзаарч ивэл би ингээл контентоо ганцаараа ингэн те. Ер нь их ганцаардмал тэгээд төрсөн ах байхгүй. Тэг миний төрсөн ах шиг нэг ганц ах байдаг. Пүүжээ гэдэг одоо хибрид центрийн захирал. Тэр ахтаа бас баярлаа гэж хэлмээр байна. Одоо яг л ээж шиг одоо бүх юм дээр тусалж дэмждэг. Юу иймээр энэ тгий. Надтай хүртэл фитнест явдаг. Гэт тэ. Ингээ бүх юм дээр ингээ ойлголцоод ингээ явдаг. Тэг яг төрсөн ах шиг минь байдагт баярлаа л гэж хэлье да пүүж ахтаа. Тэгээд намуна ихчтэй бас баярлаа. Тийм пүүж ах намуна ихчөрнөөс сонсч байгаа хаа тий. Бас тэ шүү. За баярлалаанууд үс ойлгомжтой гахалтай. Яг амьдралынхаа туршлагач юм уу? Уучлаарай гэдэг үгийг бас хэр болгон хэлдэггүй штэ хүн. Ер нь ялангуяа эрэгтэй хүмүүс ер нь жоохон бардам зантай. За бас магадгүй зарим хүмүүс эго нөлөөлдөг гэж магадгүй те. Тэр уучлаарай гэдэг үгийг бас хэлхийг хүсдэг хүн байгаа юу? Энэ боломжийг бас чамд олгож. Тэгэхээр би одоо хүн гомдоодгүй төрлийн хүн байхыг хичээдэг. Тэгэл найзуудтай ер нь л мууддаггүй. Ингэж гомдохыг хүсдэггүй. Тэгээ уучлаарай. Уучлаарай. Тэгтээ тийм хүн байгаа юу? Уучлаарай. Харин ороод ирлээ нэг ирлээ. Тийм тэр үнээс л уучлалт гоч. Яг нэр нь хэлчихгүй хамаагүй. Тэгтээ амар гоё бас респект штэ. Яг за дээрээс та уучлаарай гэж хэлжүүл те. Эсвэл за зүгээр яг хоёрын донд юу болсныг ч би мэдэхгүй л мэдчихгүй те. Үзэгч мэдгүй. Тийм болохоор за андаа нэрийг хэлж байгаа тест гоё уучлаарай гэж хэлж штгүй. Тэр ч амар муухай штэ. Яагаад муухай юм бэ? Тэгэл мэдчихлээ байл гэдэг. За тэгвэл тэгээ ямар ч байсан миний ч тэнэг юмуд байгаа шүү дээ. Тэр балаа үйлдэлийг минь уучлаарай л гэж хэлээ та. Энэс би өөр хүн амар чамд бол андаа тэгээ юу юм бэ те уучлаарай гэж хэлэх хэвээр нэг л хүн байгаа юм бэ. Тэр хүн угаасаа өөрийгөө ч мэдчихэж байгаа юм бэ те. За зөх гэх тэгвэл тэр хүн бас яг одоо хараа сууж явах гэж найдаж байна. За үнэхээр одоо нэг хоёлаа нэг 25 6 үрчлээ тийм үү. Тэнгүүд яг за би яг 26 настай андаас тэг энийг л ухаарлаа гэсэн юм. Энэ л та яг ийм байт юм байна. Энэ л ингэт юм байна гэсэн юм. Хоёлаа нэг 30 40 гарч ярьж байгаагүй шүү дээ. Гэтэ яг амьдралдаа хүн болгон суралцаж явж байгаа шүү дээ. Яг үнэ өдний нэг одоо нэг хоёлаа чи бас зэд үйтэй багтдсан байлээ шүү. 96 97 оноос хойш хуу гэсэн шүү те. Тэр сайн орцсон л те. Орцсон л юм байлээ. Тэг яг энийг л ухаарлаа гэсэн юм. Чи сайн бод. За хоёлаа амар гоо чөлөөтэй юм чинь метраж нь баригдахгүй. Сайхан ярилцъя гэж байгаа шүү дээ. 2 цаг унтаа бас үү. Мөе. Юу харсан бэ? Үнтэй гарч ирэхгүй байна. За чи бодож байгаарай зөө. За би бодчих. Мөхөр тэгвэл эмгэгтэй хүний юу ямар авасаа гэж хүсдэг чи. Томат гэж. Яг үеийнхэн чинь гэхдээ яг ямар хөө байна? Манай үеийн хүмүүс юу яаж вэ? Одоо ер нь тэгэл чи хэр дүнэлттэй нь ер нь. Монгол жижигхэн гэдэг дээ штэ. Тэр шиг ер нь гэл баг инстаграмын бүх охтууд л хоорондоо найзууд байх юм. Тэнгүүтээ би яг тэр дундаас найз охин авахыг хүсдэг байхгүй. За.
би болохоор хэний ч мэдхгүй нэг юм дараахан хийх юм аяждаг. Тийм нэг амар фоло молоогүй. Яг тийм найз охин ерөнхийдөө мөрөөддөг гэх юм одоо юу гэх юм те. Ясан чигүй. За яг би ингэж боллоо зэ. Чи ингээ нэг охинтой харьцажсэн чи бас нэг хүн мэдээд байна зэрэг. Гэхдээ надад тийм амар фаян маян байхгүй. Нэг нөгөө яг мэддэг байхгүй. Энд тэнд энэ энэ үү би тань шүү дээ. Энэ би чи танд юм уу би тань. Яг ийм юм болдог байхгүй. Ер нь ингээд ер нь бүхэн дээр л тийм болж байгаа. Гэхдээ яг наадхан дээр чи бас нэг юм байгаа зөө. Тэнгүүлийн нэг амар худлаа яриа явдгүү. Худлаа ярьдаг бас. Йоо тэр бүр амар тий. Нааг бас яг өчигдөрхөн нэг хүн худлаа ярьчихсан байлаа. Яг би бас уурлаад чамд тэ бүр тийм амар сонирхолтой кейсүүд байна уу? Бүр юу өөрөө ч мэдэхгүй жаа тийм тийм үү гэсэн. Энэ охинтой наа чин каракоро орж ирсэн. Би таних ч үү нэг юм. Бүр үнэхээр бас хэцүү шттэ. Би одоо тэгэл нэг охин дагуулаад карака марака ороод тэгээ явж байгаа хүн биш бах та. Тэгсэн чинь тийм юм ярьсан ба. Тэн дээр нь бол жоохон сонин санагдаад биш наатаа дуудтаа яг одоо. Эсвэл залгаадах та. Тэгтээ яг яагаад тийм яриа яваад байдаг вэ гэхээр угаасаа нөгөө нэг эмэгтэй хүмүүс чинь бас яг хөө тэгтээ одоо яг энэ доор хүмүүс амар мууч магадгүй за. Эрэгтэйчлэгтүү эмэгтэйчлэгтүү ингээд бид нар ингээд нөгөө нэг амьдралаас авах боломжтой амар 3 гой таашаал байдаг юм л да. Тэр нь болохоор аялах, амар гой хоол идэх, секс 3 байдаг юм. Яг тэрнтэй адилхан допаминыг одоо хүнийг мууснаар авч чаддаг гэж байгаа хүмүүс. Тийм болохоор ингээд ерөөсө хамаагүй зохиогоо чамаагүй хүмүүсийг муулаад идэг гэж байгаа зөө. Тэгээд тэгжиж өөр амар гой кайфтай байгаад идэг. Тийм болохоор манайхаа допамина ялгаруулах гэж байгаа тий. Зөөр 3 боломж байгаа шүү. Тэгээд аялаад ч юм уу гой хоол идэж шүү тий. Тэгээ гой эсвэл юу яагаад гой ялгаруулах боломж байдаг шүү. Бодлоо ярьж болно. Бити зохиогоо шаагаад байл та. Өөр бүр амар кейс байна. Бүр чи ингээд digжсэн мэгжсэн. Өөрч нэг би ч нөгөө яг л нэг иймэрхүү хил амнаас холоор байхыг хүсдэг. Тэгэхээр нэг гадуур тийм болохоор ч гарч ороод идэх гэж байна. Гарч ордоггүй ингээд тэгээд найз нөхдөөрөө ингээд ер нь гэр зураал найзуудтайгаа цуг. Тэ одоо тоглолт Монгол зонгол зэг үзэл. Тэгэл гэртээ монтаж аягаал бичдэг. Томато боо юм сте. Томато. Би ирээдүйн их нэртэй өөрийгөө адил. За тэгвэл ирээдүйн их нэрнээс үзэж байгаа бах уу. За тэг мөнхөр одоо нэг ийм уюуд байна л да. Одоо ингээд яг за хоёлаа зэт багтгүй сайн мэдэхгүй л за зэт үе гэж явж тэ. Альфа үе, бета үе гэж явчихад. Тэнгүүд чам нэг одоо ингээд дүүнер чинь жоо ялгараад байгаа юм санагддгүй. Арай өөр юм шиг. Одоо наад захын өсөлт өштэй. Юу юм би одоо манай дүү одоо 2009 оны дүү заяа. 2009 онд ч од хиттэй. 16 урж байгаа. Тий 16 урж. Ачиг. Би ч одоо метр 85 штэ. Тэгмээ ингээ гараад ирсэн. 10 жилийн үед штэ. 10-11 төр ингээ. Чамаас өндөрлөө гараад ирсэн. Тэгээд дүүгээс өндөр хүн байна гэдэг байхгүй ангит нь. Тэр наад захын өсөлтнөөс харахад л амар баг. Тэгвэл тэр одоо нэг гарч ирж байгаа хүмүүс чи ер нь тэгэл ухаан ярьж хэлж байгаа тэгэл шал өөр баг ч тэ. Англиар ярьж мэрэл. Одоо угаасаа тэгэл би манайс үе чинь ухаалаг утсан үзээ YouTube үзэхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Nokia-гоор тоочтой Nokia-тай байвал баг гэх юм. Тийм яг одоо ингээ бид нар бас яг утас мэдхгүй юм бол биш те. Бид нар чинь нөгөө Nokia-тай Nokia нөгөө жижиг мемори ордог. Тий. Йоо дуу суулгуулснаа меморигаа яаж тэнгуүлээ шууд нөгөө нэг яг нөгөө утасныхаа спикерээс сонсог кармаж мармалж явдаг те. Яг тийм үеийнхэн баггүй тэгмүүд. Тэгэхээр бид нараас амар гоё үеийнхэн баг. Одоо энэ дүүнер чи AirPod мод зүүж үтсэн. Хүссэн дууга Apple шууд сонсож тий. Мөхөр нь хаана үссэн бэ? Би одоо өөрийгөө бол хорооллих гэж хайгалдсан шүү дээ. Ер нь тэгэл 10 дахь ороод бас энэ бага ангитай 10 дахь ороод бас нэлээд хэдэн жил болсон. Ер нь хорооллих гэж ярина да. Ер нь харанхууд өссөн. Харанхуу гэдэг чинь шүү дээ. Гимтлээс хойш шүү дээ, тий. Гимтлийн хороол илсэн. Яагаад гэвэл яг харанхууд чинь манай хоёр эмээг их өгдөг. Тэгэл би чинь ингээл хоёр эмээг хараа гэж байгаад.
Тэгээ ээж гадаад яваад би эмээгэнд очиж мочоод амьдарч амьдэрдэг те. Тэнийг өссөн. Тэндээ өсөө сакс максаа тоглоод зодон зохионоо гээ те. Тэр үеийн гэтээ яг харанхуй жилтгүй би одоо чинь цайзаар онцож үзсэн баг. Тэнгүүд нэг юм бидний үед нэг ямар шалтгаан өөр нэг те. Ах нар ирэл үзсүү гээл. Тэ. Үзэхгүй гээл чигүүд нэг айх гээд байгаа юм шиг те. Яг гэтээ нэг тийм гоё үеийг бас даван туулсан юм байна шүү те. Яг тэр үеийн нэг тоглоом нүртэл аюу гоёсэн те. Юу гэдэг чи бид нэг бөглөө төшөлтөг бол яг биднээс дээшээ байсан л да. Бид тоглолттой нэг яг дүнгийн карт маркс анх удаа баг анхны баг тоглогчд нь л баг манайсах шүү те. Картнууд байсан. Аалгадн нисгэн. Салтаа малтаа гарan. Тэгээ нороо морогоораа ингэж тайлдаг те. Тэгэхээр бас ингээд нэг би бас ингэж боддог байхгүй. Одоо ингээд бүх ингээд гоё юмнууд яг манай үеэр дууссан юм байна да. Яс. Тэгээ би бас яг тэгж боддог байхгүй. За бид нар бас ингээд юу ч мэдэхгүй биш. Нэг юмны зах цухааснаас мэддэг хүмүүс юм байна гэж бодоод те. Тийм бах те. Тий. Одоо гарч ирж байгаа хүүхдүүд чинь манус шиг юм байхгүй. Одоо ингээл халаа устай тэ байранд тэ снэрэ тэ. Тэгэл iPhone-а барьцсан. YouTube-ээ үзсэн. Яг гарч нэг сакс тоглолт тэ. Тэгэхээр яг манусаар дууссан баха. Тий, манус бол тэгэл яг бүтсэн л усанд орно гэдэг ойлголттой байсан шүү дээ тий. Яг хичээлийн өдөр. Яг бүтсэн өдөр л усанд ордог өдөр гэдэг ч юм уу тий. Тэгээ нэг тусгай өдөр гарч барсан те бүтэн санд усанд орно. Тэ тэгснэ бас нэг юм өсчөнд оронгууд нэг сурагч халим гэдэг цэцэлтүүд хинч заагаад өгсөн те. Яг тэр цэцэлтээрээ бүгдээрээ цэцдэг те. Сурагчаар. Тэгээ нэг те эдгэн засалтлаас те. Сурагч халим те янз бүрээр өссөмсөд суулангууд бас сурвал мурууланд болж малахгүй те. Яг тийм үе байсан шүү дээ. Яг одоо яг энэ хүү яриануудыг бас яг үеийнхээ одоо 23 4 5-тай залуустай зориулж байгаа шүү. Биднээс яг хамгийн бас гоё үе хамгийн төгсгөлийн үе юм байна те. Ер нь сурагч гэдэг засалтыг хин зохиоч. Одоо ер нь байдаггүй баха те сурагч засалт. Одоо мэдгүй. Одоо гэхдээ 10 жилийн хүмүүс чинь юм Readlock Mock TVS мис хамаа 10 жилийн хүмүүс чинь барбараар үсээдсэн. Манай дүү чинь бол дан барбар шүү дээ. Бидний үед манайс чинь тэгэл барбар гэж байсан. За байсан л ахал. 1500 маамз болцсон л те. Бүр ингэдэг үсэн зөө. Маа гэрийнхэн ингээ 1500 төгрөг өсч хит болтыг мэдчихэж байгаа шүү дээ. 1500 төгрөг өнгөд нь өөдөрөө PC бишгэн авч идэг үлээ. Дадлагын өсч ингэж байдаг сте. Дадлагын өсч бүр өнгөцөлчдөг гэсэн байна. Гэтэ манай хэд бас жоохон муу заснаа. Нэг бол тоглоулна, нэг бол тоглоулна, нэг бол тааруул сайхан гарч. Яг багшмагшин дундаас нь орж ирэл гайг болно те. Гэтэ яг яг одоо ингээ бодоо яг ярьсан чи бас амар гоё үе юм байна. Тэгээд манай үе одоо яг үзэж байгаа залуучуудтай байл бид нараас амар гоё үеийг давж туулсан хүмүүс шүү те. Яг гэхдээ чи засуулж ирсэн үү дадлагын өсч? Би бүр байнга шүү дээ. Тийм. Би нэг засуулж байгаа. Гэхдээ бодол байсан. Үнгүү гэдэг дээр нь тэгэл та. Тэгтээ ерөөсөө очиж байгаагүй дадлагын өсч. Маа гэрийнхээ сонсч бол таны өгсөн 1500 дандаа PC ч дүүсэн шүү. Тэгтээ гоё л байсан. PC-д нь бас амар гоё багийнхаа дурсамжаас ярина гэвэл жилдсэн тий. Жилдсэн байралтан засан тий. Гоё. Counter Strike 1.6 тоглоно. Монгол цэг хэр үзэж байна? Монгол цэг ер нь үзэж байгаа. Нотоос нэг сүүлд нэг юм пост явсан. Монгол цаас пост нь Монголд ганц болж байгаа юм Монгол цэг. Би бүр өндөр Монгол цэгийн жерсиг өмсөд ирсэн. Мэн гэхдээ бүр Монгол цэгийн фэн булаан байгаа фэн. Бас жерсиг өмсөд ирсэн тийм махаас Монгол цаа дэмчээр өнөөдрөөс 10 цагаас Монгол цэгийн тоглолт байгаа юм байл шүү. 2 сарын 14-нд ямар юмныхаа Валентин байт юм манайхаа тэгээд эсвэл хостойгоо бас Монгол цагийн тоглолтыг үзээрэй гэж бас хэлмээр байна. За, мөнхөрөө өөр юу байна? Би л энэ даа байгаас. Манайх ингээд ямар нэг асуултанд баригдаж явдггүй. Гой шуу чөлөөтэй явдсан шүү. Тэ. За, хоёул найз урлагийн тогоонд яаж орсон марснаа ярил л та. За, тэгэл дээ. Хамаагүй шүү дээ. Бас гоё шүү. Биш, яг мэрэгжил чи юу? Хоёулаа анх чинь ер нь яг шилжилтээр л танилцчихсэн шүү дээ. Йоо, одоо анда шилжилтээ 10 жилээ болох гээд шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Шилжилт 3-ыг анда 10 жилийн ойдроо гарах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бас 10 жил баг 10 жил болсон юм. 9 жил болсон байгаа. Тэгвэл би урлагт ороод 9 жил болсон юм байна. Урлагийн тогоонд би ч анх шилжилтээр очиж исэн юм аа. Нэг яг баг дуусч яхад нь очиод масны нэг жижиг хэсэгт орчвол тэгэл тэрнээс хойш ер нь
ингээ явцсан шүү. Дахиад нэг хидэтэн кинон. Ер нь Мааснаас л эхэлт юм байлээ. Тийм шүү дээ. Битүү Маасанд явж байгаа алстай сүүлдээ Маасныхаа гол дүр нь болоод Маасны хүмүүс цуглуулдаг хүн нь болоод ингээ 90 багсараа өөрөө ингээ тэнцэнс нь байхгүй болчих Мааснаас нь. Тэгэл Маасны дараагийн төвшин гэсэн яг юм нэг постэр зургнууд байдаг шүү дээ. Нэг энэ тентгийн реклам нэ. Тэрэнд бол хэсэг орсон хаст. Амар их орсон. Хаамаа юмны пастор та. Тэгж байгаа л нэг тий ер нь яг одоогийн байгааг бүтээсэн нэг ганц зөвүүн алхам байдаг байхгүй миний. Хошин урлын продакшнд бүжигчин гэж худлаа ярьж орсон. Би бүжгэлдэггүй заяа. Аглуу entertainment ярьж байна. Тий, чи нэг аглуу entertainment байсан шүү дээ. Би нэр үнэхээр одоо энэ баарнд ороод ч ингэж чаддаггүй тийм ямар ч тийм бүжгийн мэдлэг мэдгэдэггүй тийм хөнгөт байсан заяа. За. Тэгэд тухайн үед аглуу entertainment валидолын цээ ихчээр дамжуулж очоод намайг хүн олоод өг гэхээр нь би өөрөө яваад очицсан. За. Тэнгүүт би ч өөрөө тухайн бүжигч олоод өг гэсэн ба. Тийм. Тэнгүүт би ийм өөрөө юм рэп бүжигчин шиг юм стилтэй юм жерси мерситэй. Тэгэл ингээл орсон чинь хоёр гавьяат ах суудсан тийм. Тэгээ манай эд суудсан. Тинчээс ч юу н алгааны МК пэйж үүссэн баг. Тэгэл яваад орсон ч хоёр гавьяат ах дэрмэ ах суудсан тийм. Алгааны МК ах хоёр номок ах суудсан. За бүжигч нөө. Тийм. Бараг би амар хордагч нэг бүжигч. Yes. Ерөөсө бүжгэлдэг гэж байна. Тэр амар сонио үйлдэл واخхой. Би яг тэр үйлдэлтэй амар баярлдаг. Тэгэл яг яах вэ? Яг тоглолт эхлэх гээл яг сарын өмнө бэлтгэлтэй орд юм уус. Тэгэл яг бүжгийн бэлтгэлтэй ороод зүгээр ярих юм шиг өстой. Яг мэдгдсэн. Мод. Тэ. Гэтэ яг би амар хичээсэн. Амар хичээсэн баг. Тэгэл аглуу ахын эхнэр оюуна ихчиж орж ирэл. Чи бүжигчин гэвэстэй юмстай гэл аагчстай. Амар загинд юм уу сте. Тэгэл би тэр би ч одоо ингээд шантраа гараа явж чадахгүй юм а хийгээд нь штэ. Тэгээ загнуулаад нь штэ. Тэгээ ингээд гараа явуулж явчих юм дээр би тэгж гараагүй. Үнээр хичээж байгаа бүжиг сурсан байхгүй. Тэгэл аглуу ахын тэр заах тэгээ болох сурна штэ. Тэгээ манай алгааны МК хоёр ч юу ч хэлдэггүйс. Манай хоёр ч юм бол мэрэгжлийн бүжигчин байсан шүү дээ тухайн. Тийм шүү дээ. Алгааны МК гэдэг хоёр хүн чинь хамгийн анх аглуу entertainment юу байлаа? X2 маск ордог шин. Одоо ингээд хаяа нэг X2-ийн бүр яг одоо ёшогнод үзэгүүд байж байгаа шүү. Тэгээ яг байж байгаа байхгүй тий. Тэгэхээр бас яг гаргаж ирсэн газар чинь угшил чинь бол бас аглуу юм байна шүү дээ тийм үү? Тийм аглуу байна. Nice ямар. Тэгээд ингэж яваад 2-3 жил болоод жил ирэх тусам сайжаад урамшаад чигнээсээ бүжигчин болох гэдэг. Өчи сайжирсан байж тээ гэхдээ нэрэл ингээ бас нэг тэ хөвсөлтэй болцсон ингээд хичээсэн байгаа даа тэ. Тэгээ маань бол яг тэр тийшээ ингэж худлаа ярьж ороод ингээ хичээсэн одоо өдий яг ингээ явж байгаа байх гэж би угаасаа тэгээ явж байгаа. Тэрэндээ би амар баярлалтай байх. Тэр бол миний амьдралын бас өөрчлөлт амар том алхам байсан. Тэгэл карантин гараад ерөнхийдөө корона гараад шуурлагч зогссон шүү дээ. Тухайн үед амар явж байгаа. Тэгэл яг ард өс идчих яах хоорондоо ойлголцдог болсон. Тэгэл нийлээл юм хийгээл ингээл. Тэгээ одоо алгааны МК байж. Сошиал тийм. Сошиалар юм хийж үзье гэлөө. Тэгэл одоо хүртэл ингээл хамт. Алгааны МК за дэрмэ гэдэг 3 хүний сайн дүүн үү? Тий. Одоо нийтдээ нэг алгааны МК-аас гарсан хэдэн кино байгаа лээ? Уран сайхны гэвэл 2, контент гэвэл бас нэлээд олон байна. Тэр болгон дээр нь бас сая бас Homies 2 гэх киног нээсэн. Тий, тэрийг үзсэн. Үзнэ үү? Таалагдсан. Тэстэ татааж л. Тэр одоо ингэ нөө та нүг хайбрид центрийн залуу малаа явж хэлсэн шүү дээ. Франки гэдэг залуу тий. Тэр бас айгуу гоё лээ. Тэгэхээр бас одоо нэг юм бас нэг арай өөр нэг юм нэшн одоо нэг үеийг яваад байна гэж би харсан шүү яг тэрэн дээр. Одоо ингэ нэг хуучин ингээл яг бидний ингээ гоё уууд байгаа л та тий.
үзэхэд гоё гэдгсэн. Яг Хомис 2-ыг үзэнгүүт яг юм. Яг нэг өөр мэдээж авчих. Амт нэг амар шинэлэг юм инээдэмтэй тий. Тэр нэг юм би тэгтээ яг тэр үедээ тэр дэрмэахыг үлээ энэ ямар амар хүн бэ. Энэ бол зүгээр л яг төрцөн юм байна л гэж бодсон. Тэр амьдрал дээр яг тийм үү? Үгүй яг л адилхан. Ер нь манайхан чинь ямар ч тийм юм уу байхгүй их зан амбиц эго гэх юм байна. Тэгэл ван зараад бэрхшээ ууж идэл яг л тэгээ одоо хүртэл тэгэл яг бүр юм энгийн гэх шиг гоё юм аа ямар нэгэн тийм нэг хүмүүс чинь тийм байдэн шүү дээ. Нэг бас мерсэр хүмүүс байдаг да. Юм нэг юм тарагдсан амар хамраас өчтдөг те. Манайхан бол яг тийм шиг юм рил гэдэг шиг. Тийм агуулсан. Яг л тийм. Одоо би яг юу яг яаж сууж ин яг л ерөнхийдөө нэг иймэрхүү хүмүүс л байдаг. Ийм. Тэгтээ магадгүй бас яг тийм болохоор чиг үдэд би хүртэл явж байгаа ч магадгүй гэж боддог. Тийм хүмүүс амар гоо холонтой байдаг шүү дээ. Энэ бол миний бодлоор. Хааш тарсан хүмүүстэй гоо хоёр үсэлжтэй гараараа салждаг те. Тийм байхнаас айгүй зүв юм шиг бас надад бас амар санагддаг. Тийм. За тэгээд бас Валентины өдөр одоо юу ч яаж та багийнхаа ярьлаа. Мөнхөгийн яаж урлагт орсныг ярьлаа, эмэгтэй хүний талаар ярьлаа, тий. Ямар ч яг үеийн залуучууд ингээд хоорондоо олзон юм ярингууд бас шал өөр байт юм байна. Тий. За мөнхөөрөө өнөөдрийн төлөвлөгөө юугаа? Валентины өдрийн төлөвлөгөө. Валентин руу ажиллаа л хэндээ. Бууцаалч юм хэндээ гэдэг шиг. Тий, яг энэ нэвтрүүлэгт орох чөлөөтэй л яваа. За. Тий, тэгээ шууд нэг дуусаа шууд ажил руу гал явна да. Одоо тэгэл дахиад санаагаа бодно. Толгойгоо гашлахна. Дахиад рилийн санаагаа бодно. Дахиад франк видеогоо яг үнэхээр ядардсан байна. Амар удаан юм бодлоо. Юу яг юм нэг оюуны ажил. Одоо оюуны л ажил гэж байна. Зүгээр юм биений хүчний ажил хийснээс илүү амар ядраад ядаргаанд ороод ингээд сүултээ бүр ингээд үнэхээр ингээд ийш тийш зүгээр яваад бүр юм 50 амьдрмаар юм шиг. Яг үнэ. Зүгээр нэг гадаад очиод зүгээр нэг юм ажил хийгээл зүгээр гэл нэг тэр нь гоё ч юм. энгийн гоё амьдрмаар юм шиг. Тэгээ одоо яг наа үгэн дээр чинь дөрүүлээлч. Мань бас яг одоо сүүлийн 5 жил маркетинг ажиллаж. Бүр яг сүүлийн 5 жил л. Өдөр болгон боддог зэ. Яах вэ? Ингүүл яах вэ? Тгээд үзэх үү гэдэг ч юм уу те. Тэгээ бас үеийн бас маркетэрчтэй бас бид нар зэгтээ бас супер тест байнга толгой гашилдаг ажил хийдэж шүү гэдэг тэнгүүтээ давхар хэлчмээр байна. Би ч юм болохоор яг дижитал маркетинг гэх юм. Сошиал яг маркетинг ч мөр юм нарийн юм байл шүү дээ. Боломжтой маркетинг гэж байгаа, бөөдийн маркетинг гэж байгаа, дижитал маркетинг гэж байгаа тийм. Янус та яг маркетинг гэж хэлсэн. Маркетерууд угаасаа амар. Ер нь тэгэл гол хүмүүс чинь маркетерууд юм байна шүү. Ер нь компани гэмдэ борлуулалтын систем, маркетинг систем бас нуруунд дээр үүрж явдгийг шүү манайхаа гэдгийг бас ерөнхийдөө шүү. Хибрид центрик ямар ч сан олонд таниулж чадсаа. Тэр зээл баярлж байна. Хибрид центрик бас бүгдээрээ мэдчихэж байгаа хаа. Сүүл суглаа явуулаадсан уу? Тэгээ манайх яг нэг машинууд оруулж ирж бас хажуугаар нь зардаг. Тэгээ яг юугмэр тэр нэг утгаараа юугмэр чинь те нэг хүнийг 50,000-аар машинтай болгож олуулаа нийлж хагаад. За нэг утгаараа манад ч ашигтай 50,000-аар хойд сүндж 50,000-аар машин хойж гэдэг чинь амар өстэй. 40-50 сая машин. Зүгээр яг юм хажуугаар нь суглаа явуулж үзье гэж сонирхоод ингээд одоо бол 3 машин гаргацсан байна. Тэгээ ер нь суглаагаа бас завсарлах идэж байна гэх юм. Бас толгой гашлах нь штэ суглаач гарах гэж штэ. Суглаа зарах гэж 50,000 гарагч хідэн суглаа гардаг гэсэн. Тэгэл манайх ч юм болохоор ерөөсөө ашиг машиг хардаг хүн. 45 сая машин бол яг 45 саяд нь л бодож. Одоо ингээл суглаагаа ваач. Хамгийн анх ч ерөн суглаа гарахад 15-10 сая төгрөг нэмж босдог байсан юм байл нь штэ. Тийм биш манайх яг үнэнд нь ингээл хүчдэг. Одоо утас оруулаа, утас зах зээл дээр хийдвэн. За тэрэнд нь шууд багтаагаал ингээл ямар ч ашиг хардгүй зүгээр ингээд хүмүүст ингээд 50,000-аар утастай болгочих, машинтай болгочих гэсэн үг байсан. Яг нэг тиймэрхүү юм бол туршиж үзсэн. За.
За юу яц? Бас манайх бэлгтэй байгаа. Яах юм тий. Чамд гоё чиний дуртай амьдс байж магадгүй. Тэгээ хамгийн дөрөнд бас би нөгөө Сюрайс гэдэг удаага хэлсэлмээр байна. Тэгээ нөгөө дээд сортыг яг Japanese сорт гэж ярьдаг шүү дээ. Яг дээд сортын удаа. За удаага. За шууд агшаага ичдэг юм. Удаа ер нь хэр идэж чинь? Ер нь фитнес ч ер нь хэр. Би ч ер нь фитнес ч идсэн тэгэл удаа шүү дээ. Удаа дахин нээжж баг. Удаа дахин нээжж мэг. Крем ах ногоо тэгэл болоо. За тэгээс муу амталсан гүзээсний компот байна. Тэгээ бас манай бол орж иж байгаа мело гэдэг хөдөр хөөсөн чихэр байна. За пампан чипс байна. Чи мэд бас энэ дээр бас нэг юм ярмаар. Мандарины компот юм харж ирсэн үү? Харж ирсэн бах. Идэж байгаагүй. Тийм үү. Харж ирсэн бол чи манай компаниг л харж ирсэн байх хэвээр. Яг тэгвэл мандарины компот манайхаас анхудаа оруулж ирсэн газар шүү дээ. Бас сонирхолтой. За мандарины компот байна. За тэгээд нөө райс кракер гэх будааны чиг юм байна. Одоо ялангуяа жоох хүмүүс бүр амар иддэг гэсэн чинь будааны чиг мэ. Яг бас гарын бэлгээ гардуулжийнээс та. Ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Тэгтээ ямар энэ ууд нь айгуу гоё юм байна. Энэ тийм энэ дараа имэдээ өгч байгаа байна тий. Имэдээ өгөөд хар өрөө оруулчмаар. За тэгээд Валентино руу айгуу амар гоё чөлөөтөө ярилцсан. Би ч амар их юм ярьлаа. Тэгээд чөлөөтөө ярилцсан дугаар боллоо гэж бодож байна. Тэгээд найздаа бас баярлалаа. Баярлалаа. Тэгээд ямар ч сан үеийн найзуудтай зориулсан баг дугаар олчихгүй яач юу. Тэгээд Валентино руугийн дугаар инхүү дууслаа. Ирэх 7 хоногийн даваа гарагта яг энэ цагт уулзцгаая. Баяр та. За баяр та.